me pretty little thing, and I love to turn them on. Boy, I let you be my Levi jeans, so you can hug that thing all day long. Come here, you sexy little thing. Know you wish you were my Levi jeans. Love you down to the bone. 75 сая хүртэлх төгрөгийн орон сууц барьцаасан зээлээ чухал үедээ аваарай. Payon. сая төгрөг хүртэлх орон сууц барьцаасан зээлээ хол үедээ аваарай. Payon. Даван сая хүртэлх төгрөгийн орон сууц барьцаасан зээлээ чухал үедээ аваарай. Payon. Японы номер 1 Mombel брэндтэй хамт тухтай илэрэй. 75 сая төгрөг хүртэлх орон сууц барьцаасан зээлээ хол үедээ аваарай. Payon. Baby, you play too much. I'm feeling super shot. I'm looking super hot. I got the perfect pose. Baby, I'm an animal. Baby, I'm a centerfold. Said look, I love to go. 75 сая хүртэлх төгрөгийн орон сууц барьцаасан зээлээ чухал үедээ аваарай. Payon. сая төгрөг хүртэлх орон сууц барьцаасан зээлээ хол үедээ аваарай. Payon. 75 сая хүртэлх төгрөгийн орон сууц барьцаасан зээлээ чухал үедээ аваарай. Payon. Тэр өнөөдөр үс мүсний долгион амалгион ерөөсөө те долгиолох гол. Чи бол гэхдээ яг ууг нь мадамлаг бэ гэсэн байхгүй юу? Цэггүй жагаад байл. Миний байж болох хамгийн мадамлаг нэ. Панкуудын мадам. Тий. Бид хоёр өнөөдөр ер нь нэг юм эмгтэй хүний шинж чанарууд ямар шүү байх ёстой эсвэл ёсгүй. Тэгээд яг эмгтэй одоо эмгтээлэг тэр шинж чанар яг ямар утгатай, ямар үйлдэл байж тооцогдох гэхүү. Тийм те. Нэг юм нийгэмд одоо хүмүүсийн ярьдаг юм яг үнэндээ юу вэ ч гэдэг юм уу нэг тиймэрхүү талаар. Тэгээд дээрэс нь өнөөдрийн хоёр зочин маань амар амттай шимттэй хоёр гоё зочин байгаа болохоор бид дөрөв нийлж яг
тэр эмэгтэйлэг чанарын тухай гоё ярил гэж бодсон. За тэгээд энэ дугаарын чаленж маань өөрөө streetwear гэдэг чаленж байгаа. Тэгээд энэтэй эсрэгцүүлээд те одоо хүн болгон өдөр тутамдаа streetwear гэдгийг одоо монголоор юу гудамжны хувцлалт. За өдөр тутмын хувцлалт гэх юм уу? Энэ сэдвээр одоо чаленж хийж байгаа учраас яг одоо энэ чинь хүн болгон өмсөж байгаа тийм стил. Тэгээд энийг яг эмгтээлэг хүмүүс яг яаж өмсдгийг эсвэл заавал эрэгтэйлэг хүн streetwear өмсдөг юм уу гэдэг ч юм уу. Энэтэй эсрэгцүүлж энийг ярих гэж бодсон. Тэгээ хоёрд ч маань яг загварын салбарыг маш амттай шинжтэй хоёрд ч байгаа учраас яг ийм ярих нь бас зүв бах те. Өдий болтол ягаад хоёлаа энэ талаар яриаг юм бэ? Тийм. Одоо ер нь streetwear-ийн хамгийн том төлөөлөгч бол хүүдий бах те баг. Яг хүүдийнээс эхэлсэн ч гэж баг хэлж болох. Арайч болохгүй л ахaltaа. Гэхдээ ер нь маш том хүүдий хэсэг. Тийм. Баяртай амар. Том болоо те. Тэгээд манай ерөнхий ивент тэтгэгч BTF маань 30 гаруй дэлхийн алдартай брэндүүдийг Монголд аль биесний эрхтэйгээр оруулж ирж байгаагийн нэг нь өнөөдрийн бидний онцлог Covernat брэнд байгаа. Тэгээд Covernat брэнд маань солонгосын айгу залуухан брэнд мөртлөө Монголд ингээд ороод ирсэн. Тэгээд Монголын залуучуудын одоо ажил амьдралд айгу зөгцөж байгаа юм шиг надад санагдаад байгаа. Яагаад тэгэхээр одоо нэг юм хувцснууд над солонгосчуудыг гингүүт нэг юм орж ирж байгаа ш тийм мангар минималист цэвэрхэн тэгсэн хэрнээ тухтай яг streetwear-ийн айгу гоё нэг төрөл юм шиг. Яг нэг тийм брэнд байгаа. Тийм учраас яг эмэгтэйлэг болгочч болох үйц амар панк хипхоп болгочч болох үйц тийм хувцснуудтай учраас яг тохирсон брэндээ болсон. Covernat нь надад таалагдсан нь болохоор маш чанар сайтай, мөртлөө амар боломжийн үнэтэй. Тэгээд Монголын яг зах зээлд амар тохиромжтой. Тийм. Тохиромжтой санагдсан. Тэгээ өөрсдийнх нь яг нөгөө гол нь зорилго нь тэр юм билээ. Айгу чанартай ирнэ. Загварлаг хөнгөн тийм хувцснуудыг бид бүхэнд хүргэж байгаа. Гэтэ размер нь жоохон размер. Ардмарны гэдэг. Размерыг монголоор юу гэдэг? Хэмжээ. Гороо хэлээр хэлж байсан. Тийм, сайз нь ер нь Монголын сайз, солонгосын сайз маш өөртэй. Тэгэхээр сайзинг дээр андуурваа гэж хэлмээр байна. Ерхий спонсор BTF 30 гаруй дэлхийн алдартай гоё брэндүүдийг аль бие усны эрхээр Монголд оруулж ирж байгаа. Мөн бидний хамтрагчаар Payon application дээр Car On гэсэн хэсэг байгаа. Та тэгээ 300 сая хүртэлх төгрөгийн зээл аваад төлөх өдрөө өөрөө сонгоод 96 сар хүртэлх хугацаанд хувааж төлөх боломжтой. Аха. Вау. За өнөөдрийн зочноор маш сонирхолтой гоё стилтэй өөрөө стилист мэргэжилтэй Билли ирсэн байгаа. Мөн одоо Монголын үнэхээр захиур хагалж байгаа модельүүдийн нэг модель Заяа 2 бит 2 ирсэн байна. Угт автай. Тавтай морил. Ганган ямар аим Гой дугаар гараад байна. За юу яцхан Сайн. өөрсдийнхөө тандуу Байж тань уу? Аяглаас байсан. Би энэ хоёрыг үзэж байгаа хүмүүстээ өөрсдийнхээ хийдэг ажлыг ч юм уу сүүлийн үед хийж байгаа ажлуудаа амар гоё ярьж өгвөл гоё гэж бодож байна. Бэлгээс эхлэх үү? Хуваараа стайлинг хийж байгаа. Тэгээд DJ хийж сурж байгаа. Дээрээс нь. Nice. За Би сая 10 оны өмнө Монголд ирээд тэгээ сая Бангкокт 3 сар амьдарч аялангаа моделийн ажлыг хийж агаад ирсэн. Тийм. Тэгээ ер нь бол нэг Монголд байхааргүй жоохон ингээд газар нутаг үзэнгээ ажиллаа хийгээж бодож байгаа. Тийм. Одоогоор нэг жилээ ингэж авч гин. Тэгээ нэг Солонгос, Хятад, Бангкок гэдэг нэг 3 улсад одоогоор ажилласан байгаа. Нэг тийм л байна да. чамд одоо гадны зурганд ороход Монголд одоо орохтоос яваад харьцуулбал ялгаа нь юм шиг. Нилээ бүр ялгаа их байдаг.
За ингээл багаар хамт олон тэгээ стилистээр ингээ нэг хүн, хоёр хүн манай Монголд ажилладаг бол тэнд 3 4 хүн ингээд байгаа. За тэгээ мейкап ч ингээд тий. За тэгээ камер ингээл 3 4 хүн ажиллана, видео гэл хайл 3 4. Ер нь бол нэг зураг авалт юмсан ингээд 10 хэдэн хүн ажилладаг байхгүй юу? Тэгээ манай Монголд бол яг нэг гэд тэгээ ер нь цаг хугацааны дагуу юусэн ажилладаг. Цагаа барьж мэдтгүү тэр нь жоохон хэцүү байдаг. Яалчгүй хүн хүчний асуудалтай. Тийм. Хүний нөөцийн жоохон асуудалтай. Дээшли болохоор Берлинд байж байгаад ирсэн тий 3 сар л болж байгаа гэсэн тий. Тэгэхэд Монголд байгаа одоо стайлинг ажлууд ч юм уу Берлинд байсан энэ хоёрын бас ялгааг ярь. Нэлээд том ялгаатай бүх стилистүүдаараа 2-оос 3 ассистент хамт ажилладаг. Тэгээд сайхгүй ганцаараа. За яг хэлсэн шиг яг ажилчин болгонд дараа 2-оос 3 ассистенттэй тэгээд нэлээд том тим ажилладаг. Монголд бас нэрээ хүн хүч аяг дутагдсан. Тийм тий. Яг хүн хүч нь байлаа гэж бодоход бас зах зээл нь ажил нь аягүй цөөхөн. Нарийн мэрэгжилтэй тий. Миний яг мэдхийн Монгол стилист гэвэл яг 10 дотроо баталах. Надад бол 15 ер нь бол 5. Гэтэ яг уу айгүй ойлгодог болж эхэлж байгаа сүлээ стилист айгүй хэрэгтэй юм байна гэдгийг. Тэр нь бас айгүй авууштай юм. Ихэнх хүмүүс бол стилист, дизайнер хоёроо ялгадаггүй те. Ялгадаггүй дээрэс нь стилистик мэрэгжил биш гэж боддог. Ингийн сонирхлоор модель шиг гэж боддог. Тийм. Ер нь бол Монголд яг тэгж боддог. Тийм. Модель бол яг уу мэдээж мэрэгжил биш. Энэ бол ингээд гадаад үзмжээрээ хоббигоороо хийдэг ажил шүү дээ. Стилист бол яалтчгүй мэрэгжил эн чинь шал өөр мэдрэмжтэй яг юм амар нарийн мэдрэмж хэрэгтэй. Нарийн хүмүүс, нарийн ажил те. За тэгээд өнөөдрийн хувцлалтынхаа тухай жоох ярьж өгөөч. Үнэхээр Юуг нь ярих юм дээ. Нэг юм токоморко готлоо. Ийм л наа. Ийм энэ. Тэнийг асууж Нөө нэг юм лука тайлбарлалтай шүү дээ. Ер нь гэхдээ өдөр тутамдаа ямар хуу хувцалдаг бэ? Ер нь бол тухайн үеийн мүүдээс шалтгаалдаг. Заримдаа шууд би тамирын хувцастай гарна тий. Заримдаа айгүй эмгтээлээ хийсэн өмсөх ч юм уу. Яг бүр янз заримдаа ингээд мейкапсан бас шалтгаалдаг. За эхлээ мейкап хийгээ өгсөн амжилчлаа. Дараа нь би юу өмсөх үү? Эсвэл яг гой цүнх би үрмээр байгаа шүү дээ тий. Би цүнхэнд яг ямар лук тохирох вэ гэдэг дээр ингээд point өгч Янз бүр лукээ сонгодог. Стилист хүн яаж миний хувьд бол гутлаас эхэлдэг. Гутлаа сонгочвол бусд нь ингээд шав босчтой юм шиг надад санагддаг. янз бүртэй хүн болгон нэг юмнаас хаанаагаас шалтгаалаад хаашаа явах байгаас шалтгаалаад. Би багтаа яг юм гутал амар анзаардаг байсан. Тэг хүн болгоныг юм гутлаар нь за энэ иймэрхүү хүн дээ гэж дандаа жаачин чайсан. Дүгндэг байсан. Дүгндэг байсан. Одоо хүртэл ер нь гутал бол амар чухал шүү. Тийм чухал. За энэ хоёрыг нэг дүгнэтгээ найз. Нэг сонсъё лөө. Гоцыг хараад гаа. Чиний гутлаар хилэнцээ орлоо. Аюу тийм астрологи хүн байдаг ба. Хойд амьдралтай чи одоо Үзээд байгаа юм шиг. Манга. энэ летр нь өөрөө ханаас гаралтай. Хөөх хитэр амт. За өнөөдрийн маань чаленж маань стритвэр байгаа. Стритвэрийн талаар яриад дээрэс нь битгой нэг юм эмгтээлэг шин чанарын талаар жоох өнөөдөр ярих гэж утсан. Стритвэр эмгтээлэг шин чанар хоёр эсрэг юм шиг хэрнээ бас хоорондоо холбоотой юм шиг үгүй юм шиг. Ер нь стритвэрийг юу гэж бодож чинь ямар төрлүүд нь байвал хоёрт илүү гой санагддаг вэ ч юм уу? Та гуравт. Стритвэрийг ер нь хүмүүсүүд юм эмгтээлэг girly хувцлалт гэж хэлдэг үү те. Өнгнөөсөө шалтгаалаад maybe одоо baby pink өмсөн бол за girly streetwear. Гэхдээ ер нь бол эрэгтэй гендер илүү ойрхон байдаг те. Хамгаалсан байдаг те. Гэхдээ миний бодлоор яг ямар аксессуартай холж, юутай одоо жишээлбэл гутлын талаар ярьсан шүү дээ. Ямар гуталтай холхосоо шалтгаалаа. Дээрэс нь аксессуарнуудаа эмгтээлэг болгочвол бас эмгтээлэг Зөнгөр баланс тийм баланс хийгээд жишээ нь ингээд амар том хүди өмсдөн хэрнээ одоо билигийнх шиг юм чокер зүүцсэн байх юм бол аюу хөрхөн болчихчих юм шиг та тийм. Миний хувьд болохоор ингээд ер нь ажлынад ингээд байхад нэг юм эмгтээлэг төрхтэй яг хүмүүс идэв штэ тий. Тим ингээ хүмүүс стrawberry ингээ хувц өмсчхөр яг юм эмгтээлэг мөртлөө нэг юм дончтой, cool ингээ харагддаг. Нэг юм одоо
Стори зарим нь ингээд ийм том жакет өмсөж байгаа бол тий. Үсээ бүр ингээд шуугаад бүр ингээд зэгсээсэн бас хүмүүс ингээд явж идэв штэ тий. Эсвэл ингээд том эмэг зүгтсэн яг жижигхэн юм дээр ингээд үе гэд ингээд өчгөр тэр хүн ингээд танаас ингээд ангой гэрэлдэг тий. Тэр хүн яг юун дээр чи гэрэлдэг вэ гэдгээ амар сайн мэдчих хэрэгтэй. Би үсээ дэшин шуул гоё харагдах уу? Минус шулуун болон дээр гоё харагдах уу гэдгээ мэдчихвэл тэгэл болох бах. Тийм. Тэхийн тулд бас нэг комфорт зоноос гараад янз бүр юм туршиж үзэх бол тий. Тэгээд оверсайз хувцс бол стритвэрийн одоо нэг юу шүү дээ. Point юу хөө тий. Төлхөөрн ч гэх юм уу. Гэхдээ оверсайз хувцсыг хүн болгонд зөгтөг гэж боддгоо таагаар уу? Би бол тэгж боддгоо юм. Тэгэхээр нөгөө биений хэмжээс ямар том асуулт байна тий. Тэгэхээр бас яг тийм гэж хэлэхэд бас хэцүү. Үгүй гэж хэлэхэд бас яа үгүй гэхэд бас хэцүү. Амар үгүйс шууд үгүйс гэж болж чадахгүй. Гэхдээ бас тийм ээ гэж бас хэлж чадахгүй. Хөөе, чи бит хоёр хөтлөгч мэдэж гин үү? Надаас асуулт үлээгээ. Би тэрэн дээр нэг юу байна? Тим үгүй гэж байгаа шүү дээ тий. Тэнгүүд одоо ингээд Хятад, Солонгос хоёрын ингээд янгууд манай Монгол шиг ер нь бол ингээд төстэй минимал ингээд хийждэг. Бангкок, Таиланд хэрэг хүй надад ийм юм цогтөг байсан юм уу? Энэ хүнд чинь ийм өмсч болох байсан юм уу? Хүй гэдэг нэг юм гайхдаг шүү дээ тий. Нэг одоо ингээд тэр хүмүүс болохоор инспекшн авахтаа Европ бас нэг ахгүй. Тэгээ ингээд өөртөө за нэг юм. За эндээс нэг хальт нисгэрш яваад тэн дээр өөрөө би нэмчээ. Ийм юм дээр гоё харагдах юм ингэж дандаа нэг юм болохгүй юмыг болгодог хүмүүс. Тэр хүмүүс тэгэнгүүт хөөх гэд бас гайх магадлал аим өндөр байдаг. Тэгээ зүгээр нэг юм одоо нэг юм цохих юм уу ингээд цохих гэж бодож байгаа шүү дээ. Бид тэр бүгдээрээ л энэ зохихгүй дээ гэдэг юм тархиндаа ингээд бодсон гэдэг боловч тэр хүмүүс болгодог хүмүүс юм билий. Тэр хэсэг сонирхолтой. Тийм. Тэр нэг сонирхолтой тийм. Тэд нарт нэг юм жоох инфлюенсер баг ордог баха тий. Бусад улсуудын ч юм уу өөрсдөө илүү яд юм. Тийм амар өөрсдийн стилтэй. Гэтэ байн халуун байдаг орны хүмүүсийн хувцас бас шал өөр. Бодож байгаа нь хүртэл шал өөр. Тэр бас яг нөлөөлөл. Гэхдээ юмхнаар юм хийдэн гэдгийг бол би бас Таиландд амар анзаарч байсан. Амар юм сэтгэлээсээ яг юмыг болгоно гэдэг. Тийм. Монгол хар ухаан гэдэг шиг. Таиланд хар ухаан бас байна. Хоёр уламжлалт нэг асуулт байдаг, зочин болгоноос асуудаг. Тэгээд хоёр хэрвээ ямар нэгэн брэнд юм уу дизайнер сонгоод өөрийнхөө стилийг, тэгээ өөрийнхөө характерыг яг тэрүүгээр ингээд тодорхойлвол ямар брэнд байх вэ? Бодноо айгу боддгийн манайхаа. Бодож болно. Били магадгүй юм. Балансага хүн болгон дээр хүн болгол ер нь балансага гэдэг. Гэхдээ би Vivian Fast Food сонгочлох юм насан туршдаа тэрийг хэрэглээд нэг юм сонгох гэвэл Vivian Fast Food тийм зохих. Тийм. Тэгээд Vivian-ы бас философи амар тийм панк соёлд амар хүчтэй орж ирж байсан тий. Тэр характер нь бас нэг юм амар rebel маяг тий. Тэгээд бас хувцснууд нь ер нь аксессуарын тэр нь бас ямар ч стайлтай ингээ уусаад гоё цогцоо авчдаг шүү. Truly iconic. Тийм тэглэх. За яг миний хувьд ингээ бодоод хахад миний ингээ шкафт бүр ингээ янз бүрийн хувцас өгөхгүй. Тэгээ ингээ бодохоор ингээ заарад бүх юм байдаг штеп. Аксессуар, гутал бүр ямар ч лук ингээ авч болдог. Тэг миний тийм юм шиг байна. Тэр fast fashion тийм. Шинжлэлт төлөв хурдан байдаг. Бас нэг загвараа олон удаа гаргадаг. Тийм. Тэр нь давуу тал. Хурдан уйлдаг бол тийм. Ер нь тийм. Аксессуар ч гэсэн байгаа цүнх гээд бүхэл фул ингээд лук байдаг болохоор сонголт ингээ хийхэд аюу гоё тодорхойлолтой. Гоё сонголт. Хурдан өөрчлөгддөг гэдгээ тэгж. Окей. За хэдүүлээ чаленжийнхаа лукийг бүрдүүлэхээр явцгаая. Тэгээд явах замдаа стритвэрийнхаа талаар тий өөрийнхөө би та гурыг ер нь ингээ өмнө нь өмсөж байгаагүй юм а ч юм уу туршиж үзээсэй гэж аяг хүсэж байна. Өдрөө тэгээд явцгаа. Yes. 75 сая хүртэлх төгрөгийн орон сууц барьцаасан зээлээ чухал үедээ аваарай. Payon. Come here, sexy little thing. Snap a picture, bring it on. Know you wish you were my Levi jeans. Love you down to the bone. My Levi jeans.
75 сая төгрөг хүртэлх орон сууц барьцаасан зээлээ хол үедээ аваарай. Payon. This world seem right. Only you can make the darkness bright. Only you can thrill me like you do. And to fill my heart with love for only you. Only you. Adidas брендийн албан эсний дистрибьютор BTF. 75 сая хүртэлх төгрөгийн орон сууц барьцаасан зээлээ чухал үедээ аваарай. Payon. сая төгрөг хүртэлх орон сууц барьцаасан зээлээ хол үедээ аваарай. Payon. Японы номер 1 Mombel брэндтэй хамт тухтай илээрэй. 75 сая хүртэлх төгрөгийн орон сууц барьцаасан зээлээ чухал үедээ аваарай. Payon. сая төгрөг хүртэлх орон сууц барьцаасан зээлээ хол үедээ аваарай. Payon. We got it, party right here. House party, we got it, party right here. House party, we got it, party right here. House party, we have a party right here. House party, you. I've been the chips in the dough. When you wanna do, you can do. The water is wet, let me do. If you let me dip, I won't do. 75 сая хүртэлх төгрөгийн орон сууц барьцаасан зээлээ чухал үедээ аваарай. Payon. 75 сая төгрөг хүртэлх орон сууц барьцаасан зээлээ хол үедээ аваарай. Payon. Амир ингээс яаж бид нар өндөр эмгтээлэг байдал шин чанарын тухай ярих болно. Эмгтэй хүн. Мөн чанар нь юунтай байдгийм бэ? Та нар одоо стритвэр хувцас авдаг штеп бид нар. Одоо стритвэр гэхлээр шууд ингээл том өмд гэж ойлгохгүйгээр бид нар өдөр тутамд авдаг баг бүх юм стритвэр гэдэг ш. Тэгэхдээ юу гэлэн анхаардаг 5 тухаас гадна тиймэрхүү хувцас авах та. Жишээ нь өнгөн ч юм уу, материал нь ч юм уу. Материал хамгийн чухал юм уу. Тийм. Би тухтай материал чухал. Тэг дээрээс нь өнгө чухал. Гэтэ материалдаа нэг юм угаагаад нэг те хിവэрэ байдаг материал гэдэг чинь даавуу. Тэр нь 100% коттон чухал. Тэрс чинь нэг юм угаагаад нэг муухай очдог ч юм уу. Эсвэл нэг юм эмгээ наалттай байдаг шүү дээ. Тэр нэг муухай харж байна шүү дээ. Тэр нь амар чухал гэдэг надаа. Тэгвэл хэрвээ та 3 заяа өөрийн гэсэн юм стритвэр брэндтэй болох юм бол чи нэрийг нь юу гэж өгмөөрэн дээрэс нь ямар хуу төрлийн хувцснууд гарах бол Сонирхолтой асуулт байна шүү.
Хэрвээ streetwear яг line гаргана гэх юм бол одоо Patagonia гэдэг юу гэдэг те. Тэднэртэй адилхан арай өөр философоор яг жинхнээсээ юм байгаль дэвтэй эсвэл нөгөө нэг мөрийн мүлждэггүй тиймэрхүү философоор одоо хийхийг хүссэн гэж боддог юм. Зөв чанартай үнэтэй олон л доо гэхдээ зөв чухал ах тийм. Тийм. Нэр орж иж байгаа чам шууд. Сар мартай холбоотой юм байна. Эсвэл чолктой ч гэж. Френч гэдэг. За юу гэж бодож байна? Би болохоор дахин боловсруулсан хийж бодож байгаа. Одоо ингээд даавн тий хоёрлаа ингээд явцахад ер нь бол хоёрлын биш ингээд битүү ингээд амар олон даавн бүгд л гарч ирдэг тий. Тэрүүгээр ер нь бол ингээд хог хаягдал руу явдаг. Шатаан. Тийм болохоор тэрүүгээр хувцс хийвэл яг сонирхолтой санагддаг. Ялангуяа стилээ бүр гойсон. Тэхээ. Би болохоор яг байгаль дэвшилтэй материалаар бас яг материалаа бодоод ирээдүг бодоод байгаль дэвшилтэй. Тэгээд нэрний хувьд болохоор яг энэ хурдан холбогдож чадахгүй. За таад ер нь Covenant-ийн хувцснуудыг харсан те. Тэгээд өнөөдрийн чаленжаа ер нь Лука яаж бүрдүүлнэ гэж бодсон. Санаа оноо байна уу? Streetwear гэхээр хүмүүс шууд нэг юм биеийн тамирын хувцсарх уу юм бодцдаг штэ. Өргөн өмд том хүүдий ч юм уу. Тэрний яг эсрэг юм л үзүүлмээр. Энэ ч гэсэн streetwear шүү гэдэг. Арай өөр те хүмүүсийн одоо энэ чи streetwear юм уу гэж бодох үйц юм юмсмөр. Би болохоор яг уу харахад streetwear гэхдээ нэг юм эмгтээлэг юм халаад ерөнхий байгийн лук бүрдүүлдэг юм уу? Стилист хүмүүс энэ те. Харъя те. Pressure. Би өдөр тутамдаа юу бүгнийг өмсдөг болохоор тийм скерт байвал зүгээр гэж бодож байна. Тийм эмгтээлэг. Гэхдээ тий хоёрын эцэг нь хэлцээд нэг тийм эмгтээлэг маягийн хартаа. Тэгээд энэ season энэ part дээр маань BTF-с бид нарт нэг өлгүүр дандаа явуулж байгаа. Тэгээд тэрэн дээр энэ удаад Covenant брендийн хувцснуудыг бид нар руу явуулсан байгаа. Тэгэхээр хэдүүлээ өлгүүрнээсээ харж агаад өөрсдийнхөө логоыг дотроо угаасаа төсөөлсөн байгаа х тийм. Тэрнгээрээ бүрдүүлцгээе. За миний өнөөдөр бүрдүүлсэн лук болохоор streetwear. Тэгээд эрэгтэй тасгаас нь эрэгтэй өмүүд тэгээд жакетыг сонгож өмссөн байгаа. Тэгээд эрэгтэй хувцсыг одоо нөгөө бойфрендийнхаа хувцсыг өмсөөд эмэгтэй охтууд ингээ өмсөөд яаж эмэгтэйлэг байдлаар өмсөх үү гэдгийг бас харуулах гэж хичээсэн. За би өнөөдөр Covenant брендийнхаа юбхийг илүү сонгоод голчилж стилист бүрдүүлсэн байгаа. Одоо энэ болохоор бэж ийм өнгийн тэг нэг ийм cargo маягийн юбхийг дээр нь ийм боронзон болон хар өнгийн аксессуараар лукээ бүрдүүлсэн. Тийм стрит жимшиг, фестивалны хувцс жимшиг нэг тийм лук өнөөдөр бүрдүүлсэн байна. За өнөөдрийн чаленж маань streetwear буюу одоо өдөр тутмын энгийн хувцлалт гэж одоо баг хэлж болох байхаа. Бид нар бүгдээрээ өмсдөг хувцас болохоор тэрийг илүү бид нар угаасаа л байдаг хувцлалтууд учраас илүү аксессуараар яаж янз бүр болох уу гэдэг талаар үзүүлсэн гэж хэлүүлээрээ оновчтой болох байх. За өнөөдөр Covenant брэндээс бид хэд үлгүүртэй маш олон хувцснууд явуулсан байсан. Тэгээд би энэ хүүдийг харангуудаа яг надаа энэ график энэ хэсэг нь айгуу таалагдаад нэг тийм girly зөөлөн би өнөөдөр угаасаа яганаар бодуулсан байсан болохоор энэ шууд нүдэнд тусаад тэгээд шууд тэрнээсээ ургуулж бодоод ийм лук бүрдүүлсэн. Nordic охтуудын стил гээд яг одоо тренд болж байгаа. Тийм Скандинавийн орнуудын охтуудын стилээс inspiration авч хувцалсан байгаа. За тэдний стилэнд юу түгээмэл харагддаг вэ гэхээр урт юбгнүүд олон давхар юмнуудыг давхарладаг бас Монголтой төстэй цаг агаартай байдаг болохоор тэгээд дулаалах дээрээс нь юм том янз янзын цүнхнүүдтэй
Тэгээд дугуй унахад бас эвтэйхэн бүгд дугуй ундаг болохоор дугуй унахад эвтэйхэн хувцалдаг. Тэгээд маш их тийм юу аксессуаруудаар өөрсдөө чимгэлдэг юм шиг санагддаг. Тэгээд streetwear-ыг бас юм арай өөр байдлаар бас амар гоё чимж өгч хувцалдаг. Тэгээд тэрнээс нь inspiration авч ингэж лука бүрдүүлсэн. Яагаад энэ лукийг сонгосон бэ гэхээр би жорц өмсөх амар дуртай. Тэгээд төрүйтэй гутлан дээр, өсгийтэй төрүйтэй гутлан дээр бас өмсөж үзхийг маш хүсдэг байсан. Өмнө нь ерөөсөө туршиж үзэж байгаагүй. Тэгээд тэр боломж олдсон. Тэгээд дээрэс нь энэ өмсдөн байгаа жакет маань аягүй таалагдсан. Ледер оруулахтай. Тэгээд энийг бас юм хар топд ослуулж өмссөн байгаа. Манай гурийн хувьд болохоор бүгд өөр ингэсэн стилтэй. Яг straight хийд бол амар олон төрлийн лук бүрдүүлсэн мэлээ. Гэхдээ голчлон бол биелигийн лук бүр яг straight цэвэр байсан болохоор биелигийн лук илүү надад таалагдсан. Тэгээ өөрөө ч гэсэн илүү донжлог өөрийнх нь би хаа болон стилэнд илүү тохирч илээ. Цекогийн лук болохоор амар тийм girly cute лук байсан. Тэгээ өмссөн байсан дресс надад аягүй таалагдсан. Намунагийн лук болохоор бид нэр яг очсон кафед бүр үнэхээр гоё зохицож чадсан. Тийм лук байсан. Амар тийм өнгөлөг. За нөгөө гурван лукны талаар болохоор манай хоёр зочин хөтлөгчд Заяа Били яг эрэгтэй өмссөн байсан хувцастайгаа маш төхөө тийм лук бүрдүүлсэн байлээ. Тэгээд яг стилдээ жоохон үнэнч юм шиг санагдсан. Өөрсөндөө бас яг юу тохирж байгаа ингээд мэдсэн болохоор шууд амар натуралны лукээ бүрдүүлчихлээ. За нөгөө гурийнхаа лукн дээр бол яг streetwear гэж шууд харагдахаар надад санагдсан. Дээрээс нь Заяагийн юпг надад маш их таалагдсан тэр сонголт. Би ерөөсөн анзаараагүй covernet дээр байсныг нь анзаараагүй байсан мөлий. Тэр их гоё лук гарсан байна лээ. Билигийнх бас маш гоё. Жинхэнэ яг үнэхээр жинхэнэ streetwear ямар байх хэвээр яг тийм байсан. Тэгээд намунагийнх болохоор тийм намуна. За цэг болохоор өнөөдөр гинт өсөө улаанаар бодож орж ирсэн. Тэгээд бас тэрийгээ стайлинг хийхэд хурц шийдлүүд сонгож чадахгүй байх шиг үлээ ингээ харшилдаад байгаа юм шиг юм яриадсан. Тэгээд өөрийнх нь лук нь арай simple гэхдээ яг ингээ бас аксессуаруудаар гоё чимээд өгсөн байлээ. Тэгээд өс нь өөрөө айгу гоё лукийнхээ нэг хэсэг нь болж өгч илээ. Би өнөөдөр Tiny Tip болонд та хэдэд хэрхэн иймэрхүү дүүнгийн лукийг гоё чимгэлхийг зааж өгье. За нэгт болохоро мэдээж аксессуарууд хэрэгтэй. Энэ болохоро ийм хавчаар байгаа бүс бараанд зардаг олон янзын өнгөтэй. Тэгээд эднэрийг үсэндээ хавчсан байгаа. За тэгээд эмэг би яг өөрийнхөө мейкаптайгаа хослуулж сонгосон өнгө ойролцоо. Зүйлт маань болохоор жоохон рандом гэхдээ бас охинлог. Тэгээд өнгөн дээр хитрхи харшилдгүй байгаа болохоор тохиромжтой санагдсан. За тэгээд ийм бүгж байгаа миний дуртай ингэж харалдаг те. За ийм бүгж зүүсэн байгаа. Тэгээд энийг юу гэдүүлээ sleeve гэдэг бэлээ шиг гэхдээ хуруугүй. Тэгээд ийм юу надад бас олон янзын байдаг. Энэ ямар ч лукийг гоё чимж өгд юм шиг санагддаг. Бас дулаахан. За тэгэнгүүтээ илүү сонирхолтой олон давхартай юм шиг. Энд чинь мэдээж дотор нь ингээд олон давхар өмсөх юм бол им биерхүү харагдах болохоор ганцхан sleeveтэй байвал им дотоороо өөр юмтай юм шиг харагдаж болно. За одоо болохоор энэ нь зөвхөн им том сул сарафан дресс байхад дээрээс нь зөвхөн хүүдийн өмснөө. Энийг арай тайлтаа харагдуулахын тулд дотгош нь угалж агаад дээшээ шуугаад гэхээр арай тайлтай юм шиг харагдаж байна те. Тэгээд энэ нэгсэн скертага юпг. Тэгээд энийг дээгүүр нь би стайлинг хийсэн. За юпг нь бас одоо энэ нөгөө юутайгаа sleeve-тайгаа адилхан дуу материалтай болохоор бас гоё уялдаатай харагдчихин гэж бодож байна. За ингэнгүүт эндээс нь доторх палаж маань харагдаад
тайл арай гарч ирээд те. Тэнгүүтээ доороос нь юпн бас харагдахаар. Тэгээд энэ нь ингээд бүтэн сул тавьсан байхад болохоор яг доотлох юпн харагдахгүй байхаар нь биенийг ингэж дээшээ шууж агаад бас бусад юм дээр байгаа юм банцэг оруулаад арай охинлог болгоод зүтсэн байгаа. Бас доотлох леерийг харуулах гэж. За цүнх маань олонгууд яг tote bag Scandinavian охтууд нэг юм сул том цүнх дотроо юмаа ихэд аваа явдаг. Тэгээд тэр стилийн бас яаж зүгээр ах уу? Дээр нь зүйлтэй зүтсэн байгаа. Сувдан зүйлтэй зүүгээд тэгээд бас цэцэг дүнгээсээ замдаа авчаад ирлээ. Hey yo what's up? Би яг тийм vibe-тай сууж шүү. Тэ. Нэг артистлэг одоо нэг юм хотууд шиг болчих тий. Хотод оо. Nice. Тэ ямар хот. За нэлээд яваарай. Сөүл, Токио, Мокио, Нью-Йорк, Бангкок. Энд дөрөв өөр vibe байгаа. Би Амстердам бахаа. Бараг за. Дугуйд одоо сакстай дугуйн дээр энийгээ тавиад. Тийм тий. Ямар Барилгууд нь бас юм өнгөлөг байдаг шүү дээ. жижиг. За та долонгууд чинь чи Берлин юм уу? Бараг л Тэг санагдаж байна. Тэг санагдаж. Би л мэдж байгаа да. Мөн байна уу? За Билли Нью-Йорк За бас болно тий. Чи яг Сөүл. Улаанбаатар. Тий, арайч солонгосч юу байгаах тий. Солонгосд яг юм нөө сараачган дээр юу Палааж. Тий. Тий. Тэгснэ юм кептэй дандаа юм Cute тий. тий. Нэг солонгос оюутан байдаг шүү. Гайхаад өгөөрэй. Ерөнхий спонсор BTF. Өнөөдөр бид хэдхийн өмссөн Covenant брэндээс дараагийн 7 хоног хүртэл 10-аас 20% хямдруулж гоё хувцас аваарай. Мөн бидний хамтрагчаар PayOn application ажиллаж байгаа. PayOn application дээр Car On гэсэн хэсэг байгаа. Та өөртөө машин авах гэж байгаа бол 300 сая хүртэлх төгрөгийн зээл аваад төлөх өдрөө өөрөө сонгоод 96 сар хүртэлх хугацаагаар хувааж төлөх юм гоё боломжийг та бүхэд бас олгож байна. Nice. За хэцүү юм байсан уу энэ лүкэ бүрдүүлэхэд? Энэ өдөртөд аюу дайжгүй амархан байсангүй амар зугаатай байлаа. Тий. Үнэхээр Тэр маягт оролцоход ямар байсан? бүр үнэхээр хөвгчлээ байлаа. Тэгээ юудах юм ерөөсөө байхгүй ш тийш яваал лүк бүрдүүлээл. За яд адил явдалтай лээ. Амдам Бэлэн хилчлээ сая. янз бүрийн амттай тоглолт. Тийм. Таад Covenant-ийн яг ямар хувцснуудыг оруулсан байна? Сорочк. Минийх болохоор хүүдийн, чинийх сорочк. Минийх болохоор энэ жорц тэгээд энэ бомбер жакет хоёр. Энэ аим гоё юу бүг Тийм байгаа. байгаа. Тэстэй анзаараагүй тэндээсэн гэж. Карма марманы хөөх юм бэл. Тийм байлээ. Айгу өвтэйхэн. Каргос Горонд ч өмсчин дөрөв үлрэлтэй ингээ өмсчих айгу. Наманагийн эмэг нь надад тэр юу шиг харагдадсан. Одоо Таа юу? Пилтэ. Тэн Дисконы гэрлөө. тэн флаш нээсэж. Тийм. Би анх харчаа тэгж авснаа. За тэр жаахаа. Тэгээ заягийн энэ бас амар сонирхолтой. Тийм байна. Харин тийм. Гоё харагч. Уртчтай Уртчтай болохоор бүр гоё. Уртч зүүж болно, юу дээрч зүүж болно. Тэгээ үсээ ингээд дотор нь болгосон айгу гоё. Тийм. Уртчтай болохоор гоё харагч байна. Баярлаа. Тэгээ бас тэр бантикнууд нь хоорондоо амар хөрхмөө цүнхнийх нь тэгээд юу Тийм биш. тийм Гахал үрээ. Ваа. Дөрөв банк шүү. Энийг бас банк гэж болно. Би банклаагүй. Та хоёр бантгаараа нийлээд байгаа юм те? Баялаа юугаар нэлгөө. Гинж минж Яг байлаа. Тэхөө. Бантик гэдэг юм шүү. идэлээ. Бид хоёр клипний зурагтай явж байгаа. Ядаргаа. Нөгөө нэг лук болгон дээр би ингэж бодохгүй ингээд лукнуудаа харсан чинь бид нэг стрит вэрийг үзүүлэх гэхээс илүү стрит вэр хүн болгон өмсөхдөө яаж нөгөө нэг аксессуараар янз бүрээр чимгэлж болох вэ гэдгийг илүү харуулсан юм шиг надад санагдаа тий. Одоо жишээ нь энэ бандана гэх үү тий. Тэгээ хүүпс мүпс ч юм уу. Одоо энэ үсний энэ тэрэ
гих мэдчлэн зүйлсүүд илүү харуулсан болов гэж бодож байна өнөөдөр. Илүү детальтай Одоо дугаар. жишээлбэл миний энэ хоёр хувцас хоёулаа эрэгтэй тасгаас сонгож авсан хувцаагаа. Тийм бол тэрийг бас гоё юм харагдаж байна те. эмэгтэй хүн яаж өмсөх үү гэдгийг харуулах гэж байна. Тийм сэдв яваад байна шүү дээ. Тийм юм ясаад байгаа шүү. Тэгвэл сэдвийн дагуу бол чи хамгийн юу яг таарсан байлаа. Unisex гэдэг юмыг үзүүлээд те. Би бас энэ хоёрыг хослуулж өмсөхийг амар их бод. Хүнд нөгөө стайлинг хийхдээ өмсүүлж исэн. Тэгтээ өөрөө ерөөсөө ингэж try хийж үзэж байгаагүй. Тэг амар их таалагдлаа. Тийм байна. Тийм байна. Гоё харагдаж байна. Гоё. За өнөөдрийн дугаар энэхүү өндөрлж байна. Манай хоёр зочинд ирсэнд баярлалаа. Баярлалаа. Хөвчлөлтөө байлаа. За тэгээд дараагийн 7 хоног илүү маягтай, илүү галзуу, илүү өнгөлөг болцгаая. Бай. Баяртай. It looks like escape from reality. Where I go, you follow me.